Хай, өглөөний хүрээлтээ авъя. Өнөөдөр хүүдээ арай өөр төрлийн ногоотой мантуу захиалсан. Ер нь хятадууд өглөөний цай ч гэлтгүү. Өдөр орой хоолндоо ч тэр цагаан гурилтай мантуу аягүй хэрэгэлдэг. Тэгээд тэр чинь бит муу шүү мүү? Таргалууд юм биш үү гэхэлэр эсэргээрээ. Үгүй штэ, харин ч л турах, жин хасах сонирхолтой хүмүүс илүү их цагаан мантуу иддэг. Яагаад гэвэл амар хурдан үл дараа цадцсан юм шиг мэдрэмж төрүүлдэг. Тийм болохоор цагаан буданаасаа илүү хүнийг ингэж аягүй хурдан цатгадаг энэ төр гэдэг. Эмчнэр нь тэгж яриад байдаг. Гэхдээ мэдээж тэгэл гурилын боловсруулалт үйлдвэрлэлийн энэ төр нь арай ондоо байдаг гэж магадгүй. Гэтэ тэгээд юу нь явж хэмжээнээсээ шалтгаалах бах төө. Цагаан мантуг тэгээд жин хасгад ашигладаг хэрнээ мантун буузыг болохоор таргалуулдаг гэж үздэг. Йоо, өчигдөр болсон нэг инээдтэй. За инээдтэй гэхүү эмгэнэлтэй гэхүү. Йоо. За ер нь ичгэвтрэл гэхээр. Гэтэ ер нь яг л би ичих хөстэй энэ шалт нэг юм. За ямар нэг юм болсон за тэрийг ярэ. Манай фитнес ойрд нөө цагаан сарын баярын хэмнэрэл зарлаа. Тэгээд хүмүүс айгүй бүртгүүлээд исэн байхгүй юу? Би тэгээд орой унтахын өмнө ямар үнэтэй болсон юм бол доо гэж бодоод онлайн платформ дах хуудасанд орж үзсэн. Хятадд нөгөө Meituan гэдэг ийм үйл ажиллагаа явуулдаг газруудыг хаяг байршлыг харуулдаг, шууд холбогдох утасны дугаар нь байдаг. Тэгээд ингээд тухайн газрын тайлбар мэдээлэл өгдөг. Хүмүүс өөрсдийнхөө үйлчлүүлсэн сэтгэлдлийг бичдэг нэг тийм платформ гэдэг байхгүй юу? Би тэгээд тэр платформ дээр байдаг фитнесийн мэдээллийг үнийг харах гад ингээд харчаад тэгсэн чинь нэг их яхтар хэмдэрч чалаагүй юм ямар ч гэсэн. Тэгээд би доош нь гүйлгээд сэтгэлийг хараад ижсэн чинь нэг хүн за сэтгэлөвчтэй ингээд миний зургийг зөвшөөрлгүйгээр аваад тавьсан. Йоо, тэр зураг нэмэр инэт. Үгүй яаж байгаа тухай айтайхан ч авахгүй. Одоо би яг йог хийх, миний хоёр зургийг авсан байсан. Йог хийх гээд бэлтжижсэн болтой. Ингээд нэгэн дээр нь би ингээд сонголт хийсэн, нэгэн дээр нь болохоор доошоо харж ивтэд уцаа оролцсон. Би ч нэг тийм хоёр зураг аваад тавьсан. За тэнгүүтээ өөрийнхөө сэтгэл дээр хамгийн нийтэд нэг үжицсэн бэ гэхлээр хүмүүсээ наашаа хараарай. Фитнест биеийн жин нь 100 хил эмхтэй хүртэл ирж йог хийдэг. Та нар арай ичээндээ орсон юм биш үстэй. Энэ төрхийд пост хийсэн байвал яах вэ? Йоо, бүр амар тэнэг. Ийм амар хүний эрхийн мэдрэмжгүй хүлтүүд хүмүүс ахлаар яадаг байна. Гэтэ тэр сэтгэлийг би анхаарад нэг тийм уур хүрэх юм эсвэл нэг тийм намайг энэ доромжилчлоо. Миний эрхийг зөрчилчлөө, нэр хүндийг гутаачлаа гэсэн нэг тийм мэдрэмж нэг төрөөгүй шүү. Ямар манд гарвал гэж утсан. Би тэгэл одоо шүүх цагдаар явна гээл энэ хүн миний нэр төлгээ. Энэ хүн миний нэр төрд энэ хүн миний нэр төр талдлаа гээл миний хувийн нууцыг задруулаа энэ гэл одоо тэгж явбал өөрт нь их л эвгүй байдал хорно гэдгийг одоо залуу хүн биш одоо хүртэл ийм мэдрэмжгүй байна гэдэг бас л. За энэ болохоор нөгөө пост нь тэгээд хамгийн ихнийх болон хамгийн сүүлийн зураг нь минийх ёо. Яаж байгаа амар тэнэг авцсан гэдэг гоё худлаадлаа. Тэнгүүдээ яг битсэн юм. Энийг хардаа 100 хилтэй эмэгтэй хүртэл явж байгаад та нар арай ичээндээ орсон юм биш үстэй. Өвөл гэхдээ фитнес хийх хэцүү байдаг ч гэсэн би 7 хоногт жоохон ч гэсэн хурж ирээд хийчтэй. Энэ фитнес байрлал сайтай тэгээд тоног төхөөрөмж багш нар йог энтрэн сайн энтер гэд бичсэн байгаа. Магтмаар бол тэгэл өөр юм ин магтна үстэй. Миний зөвшөөрлөгч аваагүй зураг аваа тэгэд намайг тэр реклама хийдэг нь ёо яаж байгаа. Тэ яаж байгаа 100 хилтэй ч гэж шиг. Ёо намайг ч ингэ үзэж ихэд хойноос харсан маашин. Юу нь шал тэнэг. Ёо. Тэнгүүтээ за амар инээдтэй ингээд яг миний зургийг авахта тэр ингээд йогны өрөөж юм битүү юм толтой штэ. Тэнгүүт өөрийнхөө юм бүслэгнээс доод хэсэг ингээд зурган дээр гарсан байгаа байхгүй юу? Би тэгээ тэрийг анзаарсан чи мэдээч фитнес ажилтан бол биш. Ажилтан юу гэж тийм дураараа ах. Гэтэ тэнд яг йогийн ангид биш. Зүгээр ингээ фитнес төхөөрөмж дээр нэг юм хийгээд байдаг охин байж магадгүй. Хаяа нөгөө йогийн ангид орж ирж сонголт хийгээд байдیں۔ Тэр охин тэгсэн байж магадгүй. Хэрв тэр охин тийм юм хийсэн гэвэл уг нь гаднаас нь харахад тийм айтайхан, соёлтой, залуугаа охин шүү дээ. Тэгчээд жоохон мэдрэмжгүй л энэ да тий. Тэнгүүтээ дараагийн зурган дээр бас нэг залуугийн зургийг ингээд дураараа аваад тавьсан. За
Өөрөө ингээд нэг 8-9 зураг ингээд оруулсан байгаа. Тэгэнгүүтээ бит хоёрын зургийг тавьсан. За тэр залуу нь болохоор бас мэдгүй хятад та бас даагч маагчтай одл юм шиг байна. Манай фитнес явахтууд болохоор яриад идэм би болохоор тэрийг угаасаа мэддэгчгүй хамгийн анх нэг бит хоёр нэг камер тогтоодог юм хүлээдэн штэ. Би яг тэр хөлийг авандаа гэж утсан чи тэр залуу бас яг тэр хөл рүү гүйжсэн байхгүй. Би төнгөт нарай ойрхон байсан болохоор амар хурдтай гүйжчихэд ингээд төрүүлээ шүрээ авсан байхгүй. Намайг гэтээ тэр залуу мэдээж намайг амжихгүй дэш намайг очиж авах чаа харангуйтай өөрийгөө торомсолсон байх л та. Гэтэл тэрнээс хойш тэр надад жоохон дургу болоод би бас тэр нь жоохон дургу болсон. Үгүй би ч яасан ч дургу байх тий. Гэтээ тэр залуу за угаас амар ингээд охин болгонд тэрийг ярьдаг за. Тэгээд амар гоё юм өндөр залуу. Тэгээд тийм гоё битэй. Тэрийн гоё. Тэгээд тийм залуухан штэ тэр чинь 30 хүрээг нэг 25 хүрээг баг. Тэгчээ тийм хятадууд болохоор цагаан гэдэг тийм тэрийг. Тэгээд тэр бүр амар цагаан мэг цагаан өмд өмч чөрөө бүр амар хөөрхөн гэл амар сүртэй ярин за. Тэр бид нэг удаа хичээл дээр зумба ороод тэгээд хийжсэн чинь тэр залуу орж ирээд нөө би утас тогтоогч зумбаг өрөөнд тавьсан байсан байхгүй тэгсэн чинь зумбаг өрөөнд орж ирээд тэр утас тогтоогч авах гэсэн. Тэгээ ороод ирсэн чинь манай багш за толин тусгаж тэрийг харж агаад дасгалын хөдөлгөөнөө мартсан. Тэгж ер нь бүх охтууд тэрийг хараад дасгалын хөдөлгөөнөө мартсан. Би яг тэрийг тоодгүй болохоор ганцаараа алж гисэн гэхгүй юу. Тэгээд тэрийг гараа яваад ирсэн чинь багш ёо би юу хийж ийла энэ төр гэдэг. За тэр яг тэгсэн чи тэр миний зургийг дураараа авч тавьсан юм бэгтэй тэрний зургийг бас аваад явсан байл яг амар тэнэг. Ёо яг уу яах гэдэг. Бараг фитнесийн хотуудын зураг авч тавиад байгаа юм шүү шиг ёо. Гэхдээ энийг яг ингээ хэцэд хүний өнцгөөс харуул бас нэг тийг сүржигний дахаар асуудал биш. Хятадууд бол тэр хүн намайг муулааг байна. Муухагаар хэлээгүй байна. Харин ч бараг магтж гин гэдэг. Өнцгөр тайлбарлаж магадгүй. Гэхдээ яг хууль дүрмэндээ бол мэдээж тийм биш л те. Ялцчгүй дураараа миний зургийг аваад миний талаар олон нийтийн сүлжээн дээр постлжиж, нэр хүндэд таалтчиж, хувийн мэдээлэл гаргачиж, аюулгүй байдлыг зөрчиж зэрэг бас асуудлууд гарах байх. Гэхдээ би ч бас нэг тэгэл ёстой дээшээ мэдэгдэн байрны хүний эрх энтер гэж ийм юм дээр нэг тэгмээргүй л. Угаасаа тэхгүй. Тэглээгээд нөө Метон гэх тэр платформ руу холбогдоод автоматар тэр нэг аккаунтыг хязгаарлуулах ч юм уу эсвэл комментийг устгуулах юм боломж байгаа. Гэхдээ би бас тэгмээргүй байна. Би яхалаараа тийм юм хийх ёстой юм сте. Тэгснээс нэг л фитнест явж байгаа юм чаа. Орой очихороо хэрэг өөртөө тааруул. За бас өөрт нь хэлчихэр юм аа. Үгүй би таныг муулаагүй штий. Мэдээгүй энэ төр гэлтгчүүл бас би бас хүнийг юу байдалд оруулчих штий. Үгүй ууг нь гэтээ тэр намайг оруулсан гэтээ бас яг өөртөө нуулзаж хэлэх юуг болохоор би ер нь яг фитнесийн менежерт хэлчих зүгээр хаа. Ийм пост оруулсан байна. Миний зөвшөөрлгүйгээр ингээд намайг ингээ биччихэж. Тийм чин та нар өөртөө энэ хүнийг олоод хийсэн постэнд би амар дург байгаа гэлэр хэлээд тэгээд энийг өөрөө устгаад тэгээд над дээр ирээд уучлахгүйгаарэ гэд хэлээрээ гэд орой менежертэй хэлчихвэл зүгээр ах. Би ер нь тэгээд тархалтайгаа ингэж тэмцэжээгээ. Ер нь намайг тархан гэсэн хүмүүстэй хэрэлдэжээгээ гэж юу. За хоолоо ичээд фитнестэй явж менежертэй ховлоё гэж юу. За бай.